За яг хориг дээр бол бид нар бас бүлэг дээр бол ярьж бүлгийн шийдвэр гарсан. Гэхдээ бас бүлгийн гишүүд маань бол нэгдсэн байр сууринд бол хараахан хүрч хамжаагүй хоргийн асуудлуудыг бол бид нар өнөөдөртөө ярьж байна. За хамгийн гол нь бол Монгол Ардын намын бүлэг 2018 оны төсвийн хилцэх энэ явцад бол 5 хүртэлх хоногийн завсралга авсан байж байгаа. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр одоо энэ төсөвтэй холбоотой хөдөө орон нутгийн одоо хөрөнгө оруулалттай холбоотой за энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих энэ ажлын байр бий болгож байгаа татвар нэмж байгаа хөдөө орон нутагт бол одоо бас эдийн засгийн үр шимийг бол одоо бас гаргаж ирж чадж байгаа ийм одоо салбараа дэмжих энэ асуудал бол бас нэлээд одоо саналын зөрүүтэй байгаа учраас энэ дээрээ бол одоо бас нэгдсэн санал байр суурь төрөх ийм шаардлага байж байгаа. За ийм ч учраас өнөөдөр бол өглөө Монгол Ардын намын бүлэг хуралдсан 2018 оны төсвийн асуудлаар. Тэгээ энэ төсвийг асуудлыг яриад ер нь бол одоо шинээр сонгогдсон сангийн сайд бол одоо бас энэ дээр одоо залруулга хийя гэсэн ийм зүйлийг бол одоо бас ярьсан. Тийм учраас бол энэ асуудал бол ингээд шийдэгдэх болов гэсэн ийм байдалтай байгаа. Ямар залруулга? Уу яг ер нь бол одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудал байгаа шүү дээ. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгож энэ татвар нэмжийн тий энэ асуудал дээр бол одоо бас эргэж харах ямар боломж байна вэ гэдгийг судлаа гэсэн. За мөн одоо энэ төсөл хөтөлбөрөөр одоо орон нутагт ч юм уу орон нутгийн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг одоо нэмэгдүүлэх ийм асуудлыг бол өмнөх засгийн газрын үе Чойжлсрын сангийн сайд байхдаа бол 2018 оны төсөв дээр бол энийг одоо бас ярьж зураг төслийнх нь асуудлыг шийдлээ, тээз үгийн шийдээ. За энэ Хятадын Экзим банк, Солонгосын Экзим банктай одоо ярьж ойлголцсон зарчмын дагуу энэ асуудлыг шийдэх байсан. За энэтэй холбоотой бол бас 22 тэрбумын зураг төслийн одоо төсвийн мөнгө гэж ингэж тавигдсан. Энэ хасагдсан байгаа. Энэ асуудлыг бол одоо бас эргэж харъя боломж олцоо юу байна энийг судалж одоо яалтчгүй энэ өнөөдөр Монгол улсад бол одоо энэ сургууль цэцэрлэг эмнэлэг те соёлын төвөөс ахуулаад л одоо ингээд бүтээн байгуулалтууд бол зайлшгүй шаардлагатай байгаа. Тийм учраас бол ялангуяа одоо нийгмийн энэ хүртээмж муутай байгаа сургуулийн асуудал, 3 ээлжир хичээлж байна, цэцэрлэгийн асуудал хаан ч гэсэн одоо ингээд чухал асуудал намар болгонлын одоо энэ асуудал үүсдэг энэ төр хэмнэлгүүдийн асуудал байх жишээний энэ бүхэн дээр бол одоо бид нар бол энэ өмнөх засгийн газрын үед барьж ирсэн бодлого бол орон нутагт бол энэ төслийн хөрөнгө оруулалтаар бол энэ асуудлыг шийдэх гэсэн 2018 оны төсөв дээр бол зураг төслийнх нь одоо мөнгийг нь тавья гэсэн. За баг яам болгон дээр нь салбарын бүхэн дээр нь бол тендер нь одоо зарлагдахад бэлэн болцсон байсныг бол шинэ байгуулагдсан засгийн газар шинэ сангийн сайд бол энийг бол төсвөөс хасцсан юм билээ. Тэгээ энэ дээр бол одоо бас нэлээд маргаантай асуудал үүссэн. Тэгээ энийг одоо иргэн судалж хариу мэдэгдэх. За энийг одоо ажлын хэсэг төсөвтэй холбоотой одоо ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг дээр ярцгаахаар ингээд болсон. Энэ асуудлыг доктор сайд зэгцэлцэх юм бол танай бүлэг хоригийг хүлээж авахгүй гэсэн үг үү? За хоригтой холбоотой асуудлыг бол өнөөдөртөө яриаггүй байна. Гэхдээ ямар ч байсан одоо Монгол Ардын намын бүлэг бол хоригийг бол хүлээж авахгүй гэсэн бол бүлгийн улс төрийн шийдвэр гарсан гэвч одоо бас хөдөө гадаа явж исэн одоо бүлгийн хуралдаанд сууж амжаагүй оролцож амжаагүй бас гишүүд байгаа. Тэгэхээр хориг дээр бол одоогоор бол бас зарим гишүүд бол өөр өөрийн гэсэн байр суурийг бол илэрхийлж байгаа. Тийм учраас бол энэ асуудал дээр бол тэгээ нэгдсэн байр суурьнд хүрэх байхаа гэж ингэж ойлгож байгаа. Ер нь бол нийгэмд одоо саяны энэ дуулан шуга тарьсан энэ 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж гэдэг энэ асуудал бол шин сангийн сайдын, шин нийгмийн хамгаалал хөтөлмөрийн сайдын бол бодлого болж орж ирсэн шүү дээ. Тэгээд энэ бол өөрөө бас засгийн газар дээр яригдаагүй, ерөнхий сайдтай танилцуулагдаагүй байж байхдаа ингээд хоёр сайд шийдвэр гаргаа явуулчлаа, кабинетийн зарчим алдагдлаа энэ гэсэн ийм шүүмжлүүд бас яригдж байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь бол одоо бас ийм зүйлийг одоо хийгээд ах юм уу? Энд чинь өөрөө нийгэм таалагдахгүй байтугай одоо салбарынхаа тэр одоо төрийн албан хаагч төрөл бараг таалагдахгүй ийм л шийдвэрийг одоо шинэ сангийн сайд шинэ засгийн газар маань гаргачлаа шүү дээ зарлалцсан тийм ээ. Тэгээ энэтэй холбоотой бас эн чинь 50 хэдэн тэрбум төгрөг улсын төсөв дээр тавигдчихж байгаа. Эн чинь бол бага мөнгө биш их тоо. Тэгэхээр бид нар одоо нөгөө нэг халамж үр ашиггүй халамжаасаа тэтгэмжээсээ одоо татгалзъя л гэж яриад байдаг. Гэтэл нэг удаагийн ийм одоо тэтгэмжийн зүйлийг бол ингээд өгөөд байхын цаашдаа энэ эдийн засаг хүнд байгаа үед зөв юм уу буруу юм уу гэдэг асуудал бол манай намын бүлэг дээр бол нэлээд одоо бас өндрөөр яригдсан. Тэгээд удахгүй асуудал шийдэх байхаа.